Их мэдрэжтэй одоо та бүхэнд Улаанбаатар хот дахь Тэнгэр дээд сургуулийг танилцуулж байна. Тэнгэр дээд сургууль нь 1994 онд байгуулагдаж нийгэм, эдийн засаг, уул уурхайн инженер, технологийн чиглэлээр бакалавр, магистрийн зэргийн боловсрол олгох сургалт явуулдаг байна. Бусад сургуулиудаас ялгарах гол давуу тал нь улсын хэмжээнд, улсын чанартай архиваар бэлддэг хоёрхан сургуулийн нэг нь Тэнгэр дээд сургууль юм байна. Мөн 2017-оос 2018 оны хичээлийн жилд Тэнгэр дээд сургуулийг сонгон суралцсан оюутан танд эхний нэг жил сургалтын төлбөрийн 90% хөнгөлөлттэй бакалаврын ангид суралцах эрх олгож байгааг дуулгахад таатай байна. Енді назарларыңызға Астанамыз Улаанбаатар қаласындағы Тэнгэр жоғары мектебін таныстырудамыз. Тэнгэр жоғары мектебі 1994 жылы орнаған. Басқа оқу орындарынан ерекшелігі мемлекет көлемінде, мемлекет деңгейіндегі мұрағатпен дайындайтын екі оқу орнының бірі. Және де биылғы оқу жылында аталмыш оқу орнына оқыған студенттеріміз 90%-ық жеңілдікке ие болады. Эрхэм үзэгчдээ бидний дараагийн танилцуулах сургууль бол Улаанбаатар хотын Тэнгэр дээд сургууль байлаа. Одоо энэ яг одоо миний хажууд зогсож байгаа хүн бол Тэнгэр дээд сургуулийн Баян-Улгийн аймагт одоо эсэлт авах гээд ирсэн төлөөлөл байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийнхөө Тэнгэр дээд сургуулийн тухай нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? За баярлалаа. Баян-Улгид байгаа Баян-Улгийн үзэгчдэд одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Баян-Улгийн аймагт Тэнгэр дээд сургуулийн төлөөлөгч болж би хүрэлцэн ирж одоо эсэлтийн юугаар ажиллаж байна. Би одоо Тэнгэр дээд сургуулийн сургалтын албаны дарга Насан Дэлгэр гэж хүн байна. Тэгээд манай сургууль бол харьцангуй ууган сургуулиудын нэг их дээд сургуулийнхаа хувьд 23 жил болсон. Одоо цөөхөн хэдхэн сургуулиуд үлдсэн байгаа шүү дээ. Тэрний нэг нь байгаа. Тэгээд энэ жил манайх арай онцлог давуу талаараа ямар одоо нөхцөлийг тавьж өгч байгаа вэ гэхлээр манайх одоо улсын чанартай архиваар бэлддэг хоёрхан сургуулийн нэг нь бол Монгол улсын их сургууль архиваар бэлддэг бол хувийн сургуулиудаас ганцхан манайх одоо бакалаврын төвшөнд архивын мэргэжлийг бэлтгэдгээрээ онцлог давуу талтай байгаа бусад сургуулиудаас одоо магадгүй энд маш олон сургууль байна гэвч манайх ганцхан архиваар бэлддэг ганцхан сургууль л манайх бакалаврын төвшөнд. Дээрээс нь нэг юм тодруулж хэлэхэд юу гэхлээр Монгол улсад архив үүсч өгсөний 90 жилийн энэ жил болж байгаа. Тэгээд энэ үүднээс нь манайх одоо архивын ерөнхий газар улсын архивын газраас манайд санал ирсэн. Энэ нь бол бакалаврын төвшөнд бэлддэг архивын ганц сургууль учраас манайд ямар нэгэн байдлаар боловсон хүчингээ тодорхой хөнгөлтөөр бэлдээчээ гэсэн санал ирэнгүүт манайх энэ жил тодорхой хэдэн хүүхдүүдийг 90% хөнгөлтөөр авъя гэсэн нөхцөлтэйгээр хурж ирсэн байгаа. Тэгээд хоёр дахь нэг нөхцөл нь юу гэхээр манай сургууль энэ жил 17-аас 18 оны хичээлийн жилийн спортыг дэмжих жил болгож зарласан байгаа. Энэ нь юу гэхээр тухайн ямар нэгэн спортод улсын чанартай спортод авьяастай хүүхдийг ганцхан спортын хөлбөс гадна давхар мэргэжил эзэмсүүлжээ гэж үзээд тэрэндээ болохоор 100% хүртэлх тэтгэлгийг өгье 4 жилийн хугацаанд. Тэр хүүхэд маань тухайн сургуулийг одоо нэрийг гаргаж спортын амжилтыг үзүүлсэн байх ёстой шүү гэсэн тийм нөхцөлүүдийг гаргасан байгаа. 3 дахь нэг шалтгаан нь юу гэхээр архиваар бэлддэг архивын салбарт одоо магадгүй одоо өөр мэргэжилтэй хэрнээ архивд ажиллаж байгаа хүмүүс бол манай ичний ангийг сонирхох боломжтой байгаа. Тэгээд 90% хөнгөлтийн ганцхан архивын ангид өгөхөөс гадна бусад ангиудад нь давхар өгье гэж ярьсан сургуулийн захиргаанаас. Тэгээд бусад мэргэжлүүдтэй тодорхой төрүүлж бүртгүүлсэн 5 хүүхдүүдэд нь 90% хөнгөлтийг өгье гэж үзсэн. Тэгэхээр манай үндсэн төлбөр маань болохоор сая 400 мянга байхгүй юу. Тэгэхээр энэ төлбөрийг 90% хөнгөлнөхээр 140 мянгаар нэгдүгээр курсээр төлнө гэсэн төлбөрөө дараа жилээс нэсвүүлээд үндсэн төлбөрүүдэд өгнө. Тийм боломжоор хангаж байгаа. Тэгээд хэрвээ энэ мэргэжлүүдийг сонирхож байгаа хүмүүс байх юм бол магадгүй сонголтоо хийгээг байгаа хүүхдүүд байх юм бол одоо манай сургуулийг хүрэлцэн ирж илүү их дэлгэрэнгүй мэдээллийг бидрээс аваарай гэж хэлэх байна. Тэгээд энэ манай Баян-Улгийн сурагч оюутнуудын хувьд болохоор Улаанбаатар хотод очиж байрны асуудал гэж байдаг. Одоо танай сургууль сууснаар дотор байрны асуудал хэр шийдэгдэх вэ? Дотор байрны төлөөр ямар байх вэ? Манайх энэ тал дээр бол хаач одоо ямар сургуулиудтай харьцуулж үзэхэд бол давуу талууд их байдаг. Ягаад гэвэл манайх хичээлийн байртайгаас гадна оюутны байртай. Энэ нь болохоор оюутны байр нь хүүхдүүдийн хүчин чадлаас давсан байдаг учраас магадгүй хүүхэд одоо хамаатан садан ах эгчтэйгээ манай сургуулийн оюутны байранд байх нөхцөлийг тавьж өгдөг. Тэгээд оюутны байрны төлбөрийн хувьд бол бусад сургуулиудаас харьцангуй хямдаар буюу 500 мянган төгрөгөөр бүтэн жилийн турш амьдрах бололцоогоор хангаж өгдөг. Тэгээд оюутны байрны интернет өдөр нь бүгд үнэгүй байж байдаг.
тий. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид нар эзэнтийн комиссийн юун дээр англи хэлний багш Базаргүйл. Тэр оюутан маань бас 4-р курсын оюутан Асимгүйл гэдэг ийм хоёр хүүхэд одоо орж байгаа. Тэгээ энэ хоёр дэлгэрэнгүй сургуулийн талаар бас магадгүй баялагын хүүхдүүдийг сонгох ямар ч талаар сонгох хэрэгтэй гэдгийг эдгээр дэлгэрэнгүй хэлж байхаа гэж бодож байна. Манай сургууль нийт одоо нөгөө 90% хөнгөлөлттэй тарифаараа 30 хүүхэд бүрдэх байгаа бол одоо 17 хүүхэд бүрдсэн байгаа бөгөөд 13 хүүхэд 90% хөнгөлөлтийг авах хэрэгтэй байгаа. Тэгээд амжилт бүртгүүлээрээ нийт төгсөгчтэй зориулж хэлэхэд. Тэнгэр дэс сургуулийн агашин төлөвийн пәнінің мұғалімі Базаргүл енді әзірше таңдау жасап үлгермеген оюутандарға, оқушыларға айтқым келеді. Бізден таңдау жасасаңыздар болады. Неге десеңіздер, бізде көп мүмкіндіктер бар. Біріншіден біз бірінші курстың оюутандарының төлбірін 90%-ке дейін жеңілдетіп жатырмыз. Оның себебі біздің мектеп архив жағынан Моңғолда жеке меншік мектептерден жалғыз. Биыл архив ұйымының пайда болуына 90 жылдық болып жатыр. Соған орай біз осы мамандардың барлығына бірінші курстың оюутандарына 90% жеңілдік жасап жатырмыз. Оған бүртікілген бірінші болып бірінші болып бүртікілген 5 балаға, барлық мамандар бойынша бірінші болып бүртікілген 5 балаға біз 90%-ның жеңілдігін көрсетеміз. Екіншіде, осы біздің елімізде немесе әлемде болып жатқан спорттық сайыстардан жүлделі орынға иеленіп жатқан оқушыларды біз тағы мектебімізге қабылдаймыз. Оның себебі біз 2017-2018 оқу жылын спорт қолдау жылы болып тұрып жариялап жатырмыз. Бізден көптеп келіп бізден қабылдаңыздар деп айтамын. Біздің мектеп жеңілдетілген түрмен барлығы 30 оқушы тізімдеуге тиістіміз. Қазіргі жағдаймен біз 17 оқушы тізімдеп қойдық. Енді 13 қана бір тізімдейміз. Сондықтан асығыңыздар. Біздің тізімдеу уақытымыз 5-не дейін жалғасады. Манай сургуулийг сонгоорой. Біздің мектепті таңдаңыздар.